цаана хүүхдүүдээ? Сайн. За. Энэ бол номын авчурга. Дасгал ажлын дэвтрийнхээ номын авчургатай хуудсыг нээгээрэй. Сайн байна. За. Дэвтэр дээр ямар зураг байна вэ? Гэр бүлийн зурган дээр хин хиний зураг байна. Бүгдээрээ нэрлэлцгээе. Одоо тэгвэл чи энэ гэр бүлийн гишүүдээс аль нь болмоор байна? Би ихчин болмоор байна. Би ээж нь болмоор байна. Би ах нь болмоор байна. За. Би аав нь болмоор. Би ээж нь. За өөрийгөө гэр бүлийн гишүүдтэйгээ зураасаар холбоорой. Өөрийгөө гэр бүлийн гишүүдтэйгээ зураасаар холбоно. За чи гэртээ хинтэйгээ амьдардаг вэ? Өө эмээ аав ээжтэйгээ. За сайн байна. Чи гэртээ хинтэйгээ амьдардаг? Эмээ өвөө ихч ээж аавтайгаа. Сайн байна. За тэгвэл танаа гэр бүлд эрэгтэй гишүүд хэд байна? Чи тооллоо? 1 2 3 4 Танаа гэр бүлд эрэгтэй гишүүн хэд байна? 2 байна. Гэр бүлийнхээ эрэгтэй гишүүдийн тоогоор тэгш өнцөх дүрсийг гүйцээж зурна. За тэгш өнцөх дүрсийг гүйцээж зураарай. За мөн адил гэр бүлийнхээ эмэгтэй гишүүдийн тоогоор дугуй дүрсийг гүйцээж зурна. За багш нь Батын гэр бүлийн эрэгтэй гишүүдийн тоогоор тэгш өнцөх дүрсийг гүйцээж зурлаа. 1 2 3 4 Батын гэр бүл хэдэн эрэгтэй гишүүн байлаа? 4 Батын гэр бүл 1 2 эрэгтэй гишүүн байсан. За эмэгтэй гишүүдийн тоогоор дугуй дүрсийг зурлаа. За дууссан уу? Сайн байна. За эмээ өвөө нь та нарыг миний хэн гэж дууддаг вэ? Аач гэж дууддаг бахан. Яагаад зээ гэж дууддаг юм бол? Яагаад гэвэл ачийн дүү нь болохоор Ачийн дүү нь болохоор өөр хин юу гэж бодож байна? ачийн хүү болохоор. За багш нь тайлбарлаж өгье. Ач гэж дуудаж байгаа учир нь хүүгийнх нь хүүхэд учраас та нарыг миний ач гэж дууддаг бахан. Зээ гэж дуудах нь охиных нь хүүхэд учраас миний зээ гэж дууддаг бахан. За танаа гэр бүлээс хамгийн өндөр нь хэн бэ? Аав нь өндөр, өвөө нь өндөр. За хамгийн намхан нь Дүү. тэгвэл танаа гэр бүлээс хамгийн ахмад хүн. Эмээ. Хамгийн залгах нь. Аав ээж. За бүгдээрээ номныхаа хавчуургыг номныхаа засвар хийгээд номоо хаацгаая. Ингээд дараагийн үйл ажиллагаанд орцгоё. За хүүхдүүдээ багш нь та нарын урд байгаа савнд юу хийсэн бэ?
Цав. Өнгийн цав. Өнгийн цав. За энийг ямар ч нэрлэдэг юм бол? Тэгвэл хүнийг дугуй дүрс. За тавтаа хэлээрэй. Тэгвэл бидний энэ сууж байгаа ширээ ямар өнгөтэй вэ? Өнгөтэй. Ямар өнгөтэй? Шар. Дүрс нь ямар дүрстэй ижлэх юм бэ? За тэгвэл бидний энэ хүрээлэн байгаа орчин маань төрөл бүрийн дүрсээс бүтдэг байх нь шүү дээ. За тэгвэл бүгдээрээ дүрсүүдийг ашиглан хүн бүтээцгээе. Гэр бүлийнхээ гишүүдээс хэнийг ч чи бүтээж болно. Ямар ч дүрс ашиглаж болно. За урдаа байгаа дүрсээс аваад хүн бүтээцгээе. Min hitve uge awgsan min hitve tukun gansta gansta turkshi gansta titlik tingirde narın hitve shunin ottun sarın hitve nat shignigde За тэгвэл бүгдээрээ бүтээлээ өргөөд үзүүлцгээе. Багш нь бүтээлийг харъя. За чи хэнийг хийсэн бэ? Ээжигээ. Ээжигээ ямар дүрсээр бүтээсэн? Гурвалжин дугуй дүрсээр. Ээж нь зогсож гинэ сууж гинэ үү? Зогсож байна. Аймаа. За бүтээлээ болгоч. Өнөөдөр бүгдээрээ дүрс ашиглан хүн бүтээж сурлаа. За тэгвэл багш нь муу айдал та нартай ижлэхэн дүрс ашиглан хүн бүтээсэн. За энэ хүн багш нь хэдэн гурвалжин дүрс ашигласан байна? 4. За тоолъё. 1 2 3 4. За нийт дүрсийн тоолъё. Хэдэн дүрс ашиглан багш нь энэ хүнийг бүтээсэн юм болоо? 6 6 дүрс ашигласан байна. За тэгвэл дараагийн бас багш нь дахиад нэг хүн бүтээсэн. Энэ хүн маань инээж нь ууралж гинэ үү? Инээж. За энэ хүний бүтээхэд хэдэн дүрс орсныг тоолцгоё. 1 2 3 4 5 6. Сайн байна. За бид нар дүрс ашиглан гэр бүлийнхээ гишүүдийг бүтээж чаддаг боллоо. За бүгдээрээ босоё. За босоо зогсоорой. За багшаа дагаад хэлээрэй. Алгаа ташаарай. Алгаа ташаарай. Аавын хүүшүүдээ. Аавын хүүшүүдээ. Алгаа ташаарай. Алгаа ташаарай. Ээжийн хүүшүүдээ. Ээжийн хүүшүүдээ. Алгаа ташаарай. Алгаа ташаарай. Өмөгийн ачуу. Өмөгийн ачуу. Алгаа ташаарай. Алгаа ташаарай. Имээгийн зэшүү. Имээгийн зэшүү. сайн байна. Одоо бүгдээрээ хөгжимтэй цуг дуулцгаая.
ташаарай алгаан ташаарай аавын хүүшүүдээ аавын хүүшүүдээ алгаан ташаарай алгаан ташаарай ээжийн хүүшүүдээ ээжийн хүүшүүдээ алгаан ташаарай алгаан ташаарай алгаан ташаарай алгаан ташаарай өвөгийн ачуудээ өвөгийн ачуудээ алгаан ташаарай алгаан ташаарай имээгийн дэшүүдээ имээгийн дэшүүдээ. За багш танараас асуулт асууя. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Намайг ихтэн гэдэг. Намайг ингүүнэ гэдэг. Намайг тутаг гэдэг. Чи эрэгтэй юу, эмэгтэй юу? Би эрэгтэй. Октод гараа өргөе. За эрэгтэй хүүхдүүд. За сайн байна. Чи хэдэн настай вэ? Би 5 настай. Би 5 настай. Чи хин хинтэйгээ амьдардаг вэ? Би таатаагаан дээр яаваа. Би аав дүүтэйгээ амьдардаг. За сайн байна. Би амьдардаг. Чи ямар хоол идэх дуртай вэ? Би хар пэсти бодоод амьдардаг. Чи ямар тоглоомоор тоглох дуртай вэ? Би Барби тэгээд дэрсэн Google-тэйгээр тоглох дуртай. Би Lego Google-тэйгээр тоглох дуртай. Би зөвхөн Lego-гоор тоглох дуртай. Би машинаар тоглох дуртай. За хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ гэр бүлийн гишүүдээ нэрлэж сурлаа. Өөрийгөө танилцуулж сурсан, мөн дүрс ашиглан хүн бүтээд сурцгаалаа. Бүгдээрээ алгаа ташаараа дуугч дуулж сурсан. За бүгдээ гэрийн даалгаварт дасгал ажлын дэвтрийн даалгавар 15-16-г аав ээж ах эгч нартайгаа хамтарч хийгээрэй. Мөн шинээр сурсан дуугаа аав ээждээ дуулж үзүүлээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Баяртай.